Манай улс дэлхийд боловсролын түвшнөөрөө эхний 10-т багтагдсан албан бус тоо баримт гарсан байдаг. Тэгвэл нийслэл болон аймагуудад мэргэжилтэн бэлтгэн гаргаж байгаа ихтэй сургуулиудын хувьд дээд боловсролын шинжилсэн төслийг хэрэгжүүлэхээр уулзалт зохион байгуулж эхэлжээ. За энэ бол одоо сургууль хоорондын заавал одоо олон улсын гадаадын сургуулиудтай хамтарч ажиллахын зэрэгцээ мөн дотооддоо ч гэсэн одоо нэг нэгнээсээ суралцах зүйл их байна гэж ингэж үзэж байгаа. Ийм болохоор энэ хамтын ажиллагааны санамж бичих байгуулах явдалд нь бол цаад утгаараа одоо туршлагын харилцан солилцохоос гадна цаашдаа бол оюутан ч гэсэн одоо харилцан кредитээ одоо хүлээн зөвшөөрөх тийм ээ. Оюутан одоо чөлөөтэй сурах боломжийг нэмэгдүүлэхэд хэрэг болох байхаа гэж ингэж бид харж байгаа юм. Ер нь бол өнөөдөр бид бүхний бас энэ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь бол санхүү эдийн засгийн дээд сургууль маань төрийн бас байгууллага буюу ашигын төлөө бас байгууллагын энэ засаглалаар үйл ажиллагаагаа явуулаад 15 жилийн нүрийг үзэж байгаа. Тэгээд бид бүхэн бас яг энэ хүрээнд бол энэ тухайн сургуулийн яг энэ компани засаглалаас бас туршлага солилцох, туршлага судлах энэ ажлуудыг бол хийж байна. Ер нь бол одоо энэ дээд боловсрол шинжилэл төслийн хүрээнд сонгогдсон эдэр дээд сургууль, Отгон дэнгэр их сургууль бол бас ашигын төлөө бус төрийн бас байгууллагын засаглалын одоо энэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр бас үйл ажиллагаагаа явуулах гэдэг зарчмыг бол баримталж байгаа. Гэхдээ манай сургуулийн хувьд бол судалж үзэж байгаа. Тэгээ энэ зүйлийг бол цаашаа хэрэгжүүлэх үгүй юу гэдгийг бол мэдээж манай сургуулийн удирдах зөвлөлөөр бол орж шийдэгдэх ажил байгаамаа. Манай улсын хувьд иргэдэд боловсрол олгож мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиуд нь олон улсын жишгээс хэд давсан доорцсон үзүүлэлт байдаггүй гэдгийг хэлж байгаа. Тодорхойлбол дээд боловсролын засаглалыг хоёр хувааж үзсэн байдаг байна. Олон нийтийн статустай бие даасан удирдлагын загвар, ашигын төлөө бус, төрийн бус байгууллагын загвар гэж хэлэлцэж эхэлсэн. Энэ нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулиудын түвшинд таарч байгаа гэсэн судалгаа гарсан байна. Эдгээр загварыг хэрэгжүүлэх тал дээр их дээд сургуулийн удирдлагууд хэлэлцэн хамтран ажиллахаар болоод байгаа юм а.